За би MCS Group-ийн recruiting буюу нөгөө бүрдүүлэлт гэж ярьдаг шүү дээ, тий. Бүрдүүлэлт хариуцсан ахлах менежер Цолмон гэдэг хүн байна. За би MCS Group-ид анх 2007 оноос Ануго компанид ажиллаж эхэлсэн байгаа. За үүний дараагаар Unitel Group-д ажиллаж агаад за 3 жилийн өмнө MCS Holding буюу MCS Group-ийн одоо толгой компани гэж ярьдаг шүү дээ, тий. Headquarter гэдэг. За тэр компани одоо хүний нөөцийн газарт ажиллаж байгаа. За өнөөдрийн гол уулзж байгаа гол одоо зорилго маань юу вэ гэхээр зэрэг ер нь одоо ажилтан гэж ер нь оюутнаас юугаараа ялгаатай юм. За ер нь хүний нөөцийн бодлого гэж ер нь юуг хэлдэг юм. За ялангуяа одоо мэрэгжил эзэмшээд цаашдаа тий магадгүй манай ирээдүйн ажилтан болох оюутан залуусын ер нь ямар алдаанууд гаргадгийг, яавал одоо амжилттай ажилтан болох юм, яавал өөрийнхөө ирээдүйг одоо илүү тий тавьсан зорилготой хүрч ажиллах вэ гэсэн талаар ярилцъя гэж бодож байна л да. Тэгэхээр нэг эхний нэг 10-20 минут бол би зүгээр нэг ерөнхий нэг чиглэл өгөөд танилцуулга хийчихье тий. Дараа нь бол хэдүүлээ та нар асуу. Би хариулъя. Болж байна уу? За үндсэндээ хүний нөөцийн ажилтан гэхээр зэрэг хүний нөөцийн менежер гэж би хэлж штэ тий. Тэгэхээр ер нь хүний нөөц гэдэг нь ямар утгатай, ямар агуулгатай, ямар зорилготой ер нь юу хийдэг хүмүүс байдığım болоо. Юу гэж бодож байна? За ажилт хүн сонгож шалгаруулж авдсан юм байна, тийм үү? За ажлаас халдаг гэж хэлээд яах вэ? Гэхдээ яах вэ нөгөө хүн маань одоо хөдөлмөрийн гэрээ дуусгар болох тий өөрөөр хэлбэл ажилтан биш болохт нь ажилдаг байх нь тий. За чиглүүлэх нь байна тий. Шинэ ажилтныг яах вэ? Сургах нь байна. Сургалтанд хамруулдаг юм байна. Сургадаг юм байна тийм үү? Дээрс нь байгууллагатай одоо яг ямар чиглэлээр одоо хүний нөөц нь одоо мэрэгчлэлтэй хэр их байгаа тэрийг судлаад хэрвээ байхгүй бол одоо гэж одоо тийм мэрэгчлэлтэй одоо гэж татах авах зорилгоо. Яг зөв. Тэгэхээр зэрэг байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт тийм үү? Тэгэхээр зэрэг байгууллага маань ямар үйл ажиллагаа явуулдгийг, ямар стратеги баримтлахын, юу хийх гэдгээсээ хамааруулаад хэдэн хүн ажилуулах юм. Хэдэн хүн ажиллах дотроо нөгөөдөр чинь өөрийн үйл ажиллагааны нэгжүүд явж байгаа шүү дээ тийм үү. За маркетинг байна, одоо борлуулалтын компаниудаар бол борлуулалт байна, үйлдвэрүүд дээр бол үйлдвэрлэлүүдийн нэгжүүд байна тийм үү. Тэгэхээр зэрэг тэр болгон дээр нь хэдэн хүн ажиллах ёстой юм бэ гэдэг тооцоог нь хийдэг хүн бол яах вэ? Хүний нөөцийн ажилтнууд байдаг байна шүү дээ. Тэгэхээр хүний нөөцийн менежер, хүний нөөцийн захирал, хүний нөөцийн мэрэгжилтэн ажилтан гэж байгаа. Өнөөдрийнхөө ярилцсан дээр бол хэдүүлээ зөвхөн хүний нөөцийн ажилтан гэдгээр ерөнхий нэрээр нэрлэж авчаа гэсэн. Тэг тохиролцоо тий. За тэгэхээр зэрэг яаж вэ? За хүн төлөвлөлт юм бэ. За нөгөө хүнээ сонгож шалгаруулж авдаг юм бэ. Дараа нь авсан хүнээ яаж вэ? Сургаж хөгжүүлдэг юм бэ. За магадгүй тэгээд бүр одоо болохгүй байгаа бол энд хэлснээр яах вэ? За одоо халдах юм уу? Эсвэл одоо магадгүй ажлаас нь чөлөөлдөг. Ийм үйл ажиллагаа үндсэндээ явуулдаг ийм хүмүүс байх нэ. За ажилтан гэвэл одоо тэгвэл хэн бэ? За ажиллах хүч. За ажилтан ямар үүрэгтэй вэ? Ажиллах үүрэгтэй тий. За тэгвэл ажиллана гэдэг чинь юу гэсэн үг юм ер нь? Та нарын ажил юу вэ? Оюутны ажил. За сурах ажлаа ер нь хэр хийж байна? Та нарын гүйцэтгэл биш үү те? Ажлын үр дүн чинь та нарын авч байгаа дүн шүү дээ. За тэгээд хүссэн дүнгээ авч чадж гэнэ үү? Заримдаа авахгүй байх тийм үү? Яагаад авахгүй вэ? Муу хийснээсээ олж байна те. Та тэгвэл сайн болохын тулд юу хийх вэ? Зорилгоо зөв тавина. Тийм. Ажилд ороод яа ингээд ажилд орох чинь шалгалт аавна, ярилцлага хийн. Яа ингээд залуучуудтай уулздаг л да. Одоо ингээд ялангуяа одоо шинээр төгсөж байгаа залуучуудтай уулзахаар зэрэг би яг одоо ямар ажил хийх гээд байгаа гэдгээ сайн мэддэггүй. Нөгөөтэйгөр нөгөө дээд сургуульд ороод нөгөө мэрэгчлээ сонгоцсон байдаг шүү дээ, тий? Яагаад тэр мэрэгчлээ сонгосноо бас өөрөө сайн бодоогүй байдаг. Өөрөөр хэлбэл өөртөө би ямар ажил хийх гэж байгаа юм бэ? Би юунд дуртай вэ? Би юу сонирхдаг вэ гэд миний энэ ажилд энэ
миний энэ мэрэгжил ер нь энэ ямар холбоотой вэ гэж ерөөсө боддггүй байдаг. Та нар өөрсдөө энэ талаар ер нь бодож үзсэн үү? Бодож үзээгүй юм байна уу? Бага бах тий. Өнөөдрийн бид нарын уулзж байгаа энэ уулзалтын ерөөсөө гол үр дүн тий. Миний одоо та нартай уулзж байгаа гол зорилго юу вэ гэхээр зэрэг та нар оюутнууд, энд байгаа залуучууд тэр хүрэх гэж байгаа тэр зорилгоо тодорхойлоод хүрэх газраа гэсэн үг те. Тэр хүрэх ориглоо тодорхойлоод эхний алхмаа хийгээд эхлэсэй гэж бодож байна. Зорилгоо тавьсан өмнө хүний зорилго өөр байж болно. Одоо нэг нь сансрын нисгэж болно гэж боддог байхад, нэг нь ерөнхийлөгч болно гэж боддог байхад, нэг хүн өөр зорилго тавьж болно. Яагаад тэгэхээр бид нар хүмүүсийг дүгнэхдээ тэр хүн ямар зорилго тавьж байна гэдгээр дүгнэдэггүй. Ажил олгогч шинээр ажилтан сонгон шалгаруулж авч байгаа компаниуд бол тэр хүн одоо ийм том одоо хүсэл тэмүүлэлтэй юм байна гэдгийг нь бол үнэлдэггүй. Харин жижигч вэ, томч вэ? Тэр зорилго тэр хүрэх газраа эхний алхмаа хийсэн үү үгүй юу гэдгийг л бид нар үнэлнэ. Та аав ээжийнхаа одоо яа гэм би ингээд төгсөөд сайн сураад, сайн ажилтаа болоод боломжийн цалингаа би аваад эхний 3 жилдээ би хуримтлал үүсгчээд аав ээжигээ би одоо яадгийн гадаадад аялуулна, ээжигээ ингэн ахыгаа тэгнэ гэдэг ч юм уу. Хүний бас нэг тийм магадгүй бусад хүмүүс бяцхан юм шиг санагдах тийм зорилго тавьж болно. Нэг нь бол яг яадгийн би нэрээ дэвшүүлнэ, ийм том хүн болно гэдэг ч юм уу. Тийм зорилго тавьж болно. Зорилгоор нь биш. Тэр хүмүүсийн хийсэн алхмаар нь. Магадгүй нөгөө арай харахад бага юм шиг зорилго тавьсан хүн нь би өнөөдрийн байдлаар данс нээлгцсэн юм аа. Хадгаламжийн данс нээлгцсэн. Тэрэндээ би нэг 100 гаруй мянган төгрөг би хуримтлуулаад чадчихсан байгаа. Би сар болгоныхоо тооцоог ингэж хийж байгаа. Ингэж явах юм бол надад тэдэн төгрөг хэрэгтэй болно. Энийг нь би ингэж одоо өсгөж чаднаа. Би ийм учраас ингэж чаднаа гэд өөрөөр хэлбэл алхмуудад тодорхойлоод тодорхой үр дүн гаргачихсан байх юм бол тэр бол яваандаа сайн ажилтан болж чаднаа гэсэн үг. Харин магадгүй би те одоо яадгийн ерөнхийлөгч болно, эд сайд болно. Эсвэл одоо нэг юм тэмүүлэл хүсэл зориг өгүүлж байгаа юм мэт боловч нөгөөдхөндөө нэг ч алхам хийгээгүй байх юм бол тэр бол үнцэнгүй гэсэн. Ажлын талбар дээр гараад ингээд яг ажил хийгээд гүйцэтгээд явхад бол ерөөсөө тэр ажилтны өөрийнх нь хийж байгаа гүйцэтгэж байгаа тэр ажлын үр дүнгээр нь л үнэлэгддэг баг. Та одоо оюутан багтаа бүр мундаг онц сурдаг байлаа, маш өндөр боловсралтай байлаа гэд та ажил дээр гараад таны нөгөө хийж байгаа ажил чинь үр дүнгээ яг нөгөө гараас нь юм гарна гэдэг штеп. Яг одоо цаг хугацаанд өндөр чанартайгаар тэр юмаа хийж чадахгүй байгаа бол нөгөө бид нарын өөртөө хөрөнгө оруулаад өндөр боловсрал эзэмшсэний нөгөө хэрэг нь гарахгүй байхгүй. Эн чинь яг юутай адилхан бэ гэхээр зэрэг өнөөдөр мөнгөө төлсөн төлбөртэй сургуулиуд байна. За одоо яг улсын сургууль байсан ч гэсэн мөнгөө төлөөд сурж байгаа оюутан тий. Тэгэхэд өнөөдөр та нарын гүйцэтгэл бол оюутны гүйцэтгэл гэдэг бол багшийн тавьж байгаа тэр дүн. Багш юу хардаг вэ гэхээр за энэ оюутан хугацаанд бие даалтаа өгсөн байна уу? Хугацаанд гүйцэтгэж юу? За энэ хүний чанар нь одоо ямар байна вэ? Зүгээр нэг ойлгохгүйгээр хуулаад авчаа тавьсан юм уу? Эсвэл үнэхээр өөрөө уншаад судлаад өөрийн гэсэн санаагаа шигтгээд ингээд танилцуулаад өөрөө хамгаалаад гарчиж чадж гэнэ үү гэдгийг л харж байгаа. Хизээ нэгэн цагт за одоо энэ жил 4-р курсын оюутнууд байна, 3-р курсийнх байна, 2-ийнхан байна. Тэгэхээр ажил хайх
Би хаана ажиллах уу? Би ямар ажил хийх үү гэдгийг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй гэсэн. Одооноос. Яг таны сурж байгаа, өөр чинь сурж байгаа энэ ажил мэргэжлийг төгссөн хүмүүс хаана ажилд юм бэ? Одоо ингээд зарууд нэлээд нээлттэй гардаг болсон шүү дээ, тий? За, вебсайтууд дээр нээлттэй зарууд байна. Сонингууд дээр нэлээд сайн зарууд гардаг болсон байна, тий? Эднэрийг ингээд аваад үзэх юм бол яг энэ ажлын байран дээр ийм мэргэжлийн зарим нэгэн тохиолдолд ийм ажлын туршлагатай, за ийм хэлний мэдлэгтэй гэдэг ингээд заасан байгаа, тий? Бас ч гэж хөдөлмөрийн зах зээл бол Монгол улсын хөдөлмөрийн зах зээл нэлээд сайн хөгжингүү өсөрж одоо хөгжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг сүүлийн үеийн одоо ажлын байрны заруудыг харах юм бол нэлээд юм тодорхой, дэлгэрэнгүй, үнэн бодит тийм шаардлагуудаа тавьдаг болчихсон байгаа. Тэгээ тэд нарыг ингээд судлаад үзэж явах хэрэгтэй гэсэн үг. За энэ ажлын байр нь ийм нэртэй юм бэ? Энэ ажлын байран дээр ийм шаардлага тавьдсан юм бэ? Тэгэхээр яаж вэ? Өөрөөр хэлбэл одоо сурч байгаа миний энэ мэргэжлэр би цаашид хаана ямар ажил хийх боломжтой болох юм бэ гэдгээ өөрөө юм тодорхой мэдчихэдэг байна. За тэгэд ямар ажил хийх вэ гэхээр мэдгүй гэдэг. Ажил хийх гэдэг. За тэгэхээр нөгөө ажил гэдэг чинь өөрөө яг 3 төрлийн ажлын байр байгаа шүү дээ. 3 өөр. За 3 төрлийнх гэдэг нь ямар байдгүй мэдэж гэнэ үү? Хүнтэй харьцах. Жишээ нь ямар ажлууд ах вэ? Хүн гэдэг. Үйлчлэгээний ажилтнууд тийм үү? Хүнтэй харилцдаг. Хүнд үйлчлэгээ үзүүлдэг ажлууд ах. За хүн гэдгээр ямар вэ? Эмч. За хүний нөөц ах. Тийм үү? Хүн гэдэг. За багш нар байна. Яг зөв. Багш нар яадаг вэ? Reception. Өөрөөр хэлбэл илүү хүнтэй харилцдаг чиглэлийн ажлууд байх нь. Худалдааны ажилтнууд байна, тий? Борлуулалтын ажилтнууд байна. Хүн тоног төхөөрөмж гэдэг ажлын байрууд гэдэг. За энэ ямар ажлууд байх нь вэ? Программистууд байх нь байна, инженерүүд байх нь байна, тий? Технологич нар байх нь байна. Өөрөөр хэлбэл тодорхой технологи заавар гормын дагуу тоног төхөөрөмжийг ажилуулдаг ийм ажлын байрууд байх нь. 3 дахь төрөл нь болохоор ямар ах вэ? Мэдэх үү? Тэр чинь хүн харилцаа болчих штэ. Хүн байгаль гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл яах нь нөгөө хөдөө аж ахуйн чиглэлийн ажилтнууд байх нь штэ тий? Мал малдаг, тариа тарьдаг. Ой аж ахуйн ажилтнууд бол яаж вэ? Хүн байгаль. Тэгэхээр зэрэг таны өөрийн чинь хувийн зам төлөв сонирхол энэ 3-ын алинд нь илүү нийцэхэр байна вэ гэдгээ бод гэсэн. Нэгтлэн бодогч нар яах нь вэ? Ямар ажлын байр байх вэ? Хүнтэй харилцана, тийм үү? Тэгээд бас хүн тоног төхөөрөмж, тийм үү? Яа тэр нөгөө нэгтлэн бодох бүртгэлийнхаа програмтай компьютер дээр илүү ажиллана шүү дээ. Тэр хүмүүс бол гүйлгээ хийн тий. Тэгэхээр зэрэг яаж вэ? Хүн тоног төхөөрөмж гэдэг талдаа арай илүү байх нь тийм үү? 70 одоо 30 зарчимтай явах нь шүү дээ. Хүнтэй бол харилцана. Дийлэнх хувь нь бол өөрөө тоног төхөөрөмж дээр ажиллах нь шүү дээ тий. Хүн гэдэг одоо ажлын байран дээр ажиллах хүмүүст тавигдах хамгийн түрүүний шаардлага нь тэгэхээр юу байх нь вэ? Харилцаа. Тэгэхээр нөгөө харилцааны соёл гэж нэрлэдэг. Харилцааны ур чадвар гэж нэрлэдэг. Харилцах чадвар ч гэж бас бид нэрлэдэг. Энэ нь юу гэсэн ойлголт вэ гэхээр яг уу бусдыг ойлгох, бусдыг хүлээж авах. Нөгөө бусад хүмүүс харилцагч, худалдан авагч, ажилтан, өвчтөн, таны удирдлагын доор ажиллаж байгаа хүн хилээд байгаа тэр санааг зөв ойлгох. Нөгөөтэйгүр өөрийнхөө санааг бас зөв ойлгуулах гэх. Одоо яасан дотроо бодож гин үү? За би ч надаа алинд нь илүү юм болоо. Илүү нөгөө хүн тоног төхөөрөмж гэдэг дээр ажиллах сонирхолтой тийм залуучууд байдаг штеп. Илүү одоо програм бичээд тий
юм бүтээгээ, зохион бүтээгээ, техниктэй ажилладаг хүмүүс байгаа юу? Байгаа. Тэгвэл тэр хүмүүстэр бол яг нөгөө харилцааны чадвар гэдэг бол тийм өндөр шаардлага бол тавихгүй нь. Тэ? Тэгэхээр яг ийм ажлын байр чинь та нарын мэрэгжил чинь өөрөө яг энэ гурван аль нь вэ? Тэгэхээр одооноос эхлээд би ямар ур чадваруудаа бас яг хөгжүүлэх ёстой юм байна вэ? Магадгүй би хүн гэдэг дээр ажиллах гэж байгаа болвол ямар ур чадвар дээр ажиллаж суралцах ёстой байна вэ гэдэг дээр жоохон дүгнэлт хийгээд үзээрэй. Асуух асуулт байна уу? Хүний нөөцийн чиглэлийн ямар хичээл ордог вэ та нар дээр? Хүний нөөцийн чиглэлийн хичээл ордог уу? Хүний нөөцийн үндэс. Хүний нөөцийн менежмент гэж орж ирсэн нь тий. Дадлага хийж үзсэн үү? Компани дээр юу н ажил хийж үзсэн хүн байна уу? Тийм ямар ч хамаагүй гэсэн үг шүү дээ. Ер нь ажил хийж үзсэн гэсэн үг. За би одоо хүний нөөцийн менежер өнөөдөр ингээд та нартай уулзч байгаа гэхэд та нар юу мэдхийг хүсэж байна вэ? Хүүхдүүд бол одоо дөрөвдүгээр курсээс л компани гэж яагаад шүү дээ. Одоо MCS гэдэг бол одоо Монголд хамгийн том компани. Тэгээд ер нь MCS-д бол орох хүсэлтэй хүүхдүүд бол аягүй их байдаг. Тэгээд гол нь ярилцлага ч юм уу тийм хүмүүнээс болоод нэг тэнцээгүй ч юм уу тийм хүн одоо гол ярилцлагатай харилцдаг бол За, MCS Group-ийн хувьд бол сонгон шалгаруултыг үндсэндээ ийм 5 үе шаттай явуулж байгаа шүү дээ, тий. За 5 үе шаттай гэхээр зэрэг ер нь одоо сонгон шалгаруулж авахтаа бол 5 үе шатын 1-р шат нь юу байдаг вэ гэхээр тэр нөгөө ажлын байр гэж шүү дээ. Ажлын байр гэдэг чинь нөгөө хийх гэж байгаа ажил одоо тэр сул оронтой гэж байгаа, тий. Тэр сул оронтойн дээр тавигддаг хамгийн ихний шалгуур гэж байгаа. За тэр бол жишээлбэл хуульд заагаад өчгсөн байдаг шалгуурууд байдаг. Нэгтлэн бодогчоор зөвхөн ихтэй сургууль төгссөн дээд боловсралтай санхүү бүтгэлийн чиглэлээр тий жил гэж заахгүй л дээ. Нэгтлэн бодогчийг одоо ажилуулнаа гэд нэгтлэн бодох бүтгэлийн тухай хууль нь заасан байгаа. За одоо эмчээр бол яг уу заавал одоо анагаах ухааны тий чиглэлээр дээд боловсрал эзэмшиж гисэн. Өшөөдөр чинь бас нэг 2 жил 3 жил резидентаар ажиллажчихсан гэсэн ийм эрх бүхий хүмүүс ажиллах хэрэгтэй байдаг шүү дээ хүний хэмжээр тий. Яг үүнтэй адилхан заавал дээд боловсралтай байх ёстой. Тэр дундаа нарийн мэрэгжлийн ингээд заагаад өгсөн тийм ажлын байрууд байдаг. Тэрэн дээр нөгөө яг анкетын шалгаруулалт хийдэг. За одоо ахлах ажилтан буюу тийм ээ бусад одоо удирдлагын доор байгаа бусад одоо функц бусад юмнуудаа хянах үүрэгтэй тийм хүмүүс бол илүү мэрэгшсэн байхын шаарддаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл нэгтлэн бодогч гэдэг бол одоо шууд дээд сургуулаа төгсөөд ажилд орж болох боломжтой байдаг бол ахлах нэгтлэн бодогчоор бол дөнгөж сургуулаа төгсөөд ажилд орж байгаа хүн бол ажиллах арай ур чадвар нь хүрэхгүй нь шүү дээ. Мэдлэг нь арай хүрэхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн чинь бусад нэгтлэн бодогч нарын хийсэн гүйлгээнүүдийг шалгах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр чинь дор хаяж нэг 2 жилийн ажлын туршлага бол заавал шаардж байгаа юм. Тэгэхээр арай өөр байна тий. Ахлах инженер яг адилхан. Одоо ахлах программист бусад нөгөө программистуудын хийсэн ажлыг хяндаг, шалгадаг, үүрэг даалгавар өгдөг учраас одоо ажлын туршлага бол заавал шаардлагатай болж байгаа. За, анкетын шалгаруултыг бол ингэж харах нь. Зарим нэг ажлын байран дээр бол эрэгтэй эмэгтэй гэсэн хүүсийн ялгаа гарна. Яагаад тэгэхээр эмэгтэй хүний хөдөлмөрийг хоригдсан ажлын байрууд байдаг. За зарим нэгэн нөгөө ажлынхаа нөхцлөөс шалтгаалаад байнгын орон нутагт тэг хүнд нөхцөлд ч юм уу орон нутагт томилтоор явах шаардлагатай ажлууд байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө ажлынхаа яг аюулгүй байдал, эрүүл сарвал байдал эрүүл ахуйн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрэгтэй хүмүүсийг авч ажилуулдаг тийм ажлын байрууд байгаа юу? Байгаа. Тэгэхээр тэдний чинь нөгөө анкетын шалгаруулалт дээр шалгаж үзэх нь. За хоёр дахьт нь MCS Group-ийн хувьд бол хоёр дахь шат нь бол асуудал шийдэх чадварын тест гэж бид нар авдаг. За энэ тест бол үндсэндээ ерөнхий ур чадварыг нь тогтоодог. Манай сайт руу орж үзсэн үү? Үзсэн үү?
Тэр нөгөө дадлагын тест гэдэг нь танд танилцсан уу? Хийж үзсэн үү? Харж ирсэн тий. Вебсайтн дээр тийм үлгэрчилсэн simple тест байгаа. 30 минут ажилдаг 25 асуулттай. Тэр зэрэг 30 минутын одоо хугацаанд тэр 25 асуултыг оновчтой зөв бодно гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэр тестийг бол нэг 8 дугаар ангийн хүүхэд бол нэг 2 цаг суухад бол бүгдийг сайхан бодчихно. Зүгээр тэр тестийн гол ялгаа нь юу вэ гэхээр зэрэг богино хугацаанд зөв шийдвэрийг нөгөө маань хэр гаргаж яана гэдгээр л одоо шалгадаг байхгүй. Энэ тестийг манай 2006 оноос хойш аваад явж байгаа. За өмнөх практикаар одоо өнөөдөр амьдрал дээр жишээнүүдийг харахад бол тухайн үед энэ тестийг маш сайн бүгэлж чадсан ажилтнууд маань бол маш хурдан хугацаанд ажлаа гартаа авна гэдэг штеп мэрэгшээд амжилттай сайн ажилтнууд, сайн менежер зарим нэг нь бол бүр захирал болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний нөгөө зөв шийдвэр гаргах, оновчтой шийдвэр гаргах тэр чадварыг нь бид нар энэ тестээр үзчихдэг. За 3 дахь шалгаар бол тэ. Энэ бол ярилцлага хийдэг. Ярилцдаг. Англид нөгөө сонгон шалгаруулах авах одоо юм янз янзын аргууд өгдөг шүү дээ. Тэгээ судлаад үзэж байхад бол Англид 4 цаг ярилцлага хийдэг юм бэл. Яг хөө мэдээж хэрэг тэр бол ямар ажлын байран дээр авч байгаа гэдгээс бол шалтгаална. За одоо хамгийн энгийн зүгээр нэг одоо өндөр шаардлага тавьдаггүй ажлын байран дээр бол нэг 20-30 минут яриад бол хүнээ авч шийдвэр гаргаж болдог баг. Ялангуяа менежер болон түүнээс өндөр түвшинд ажиллах хүмүүстэй бол 3 цаг 4 цаг ярилцлага хийдэг гэж байгаа. Тэгээд нөгөө ярилцлага хийх одоо арга барил биш үү? Аргачлал. Тэрнийхэн дагуу бол нөгөө ярилцлага хийж байгаа нөгөө орчин байгаа тий. Тэр орчноо бас өөрчлөөд яваад идэг гэж байгаа. Гадаа гарч нэг үзээд ярилцлага хийгээд тий. Ярилцлага хийж явах явцдаа за одоо олон нийтийн газар нэг ордог, хоолнд ортоо ярилцлага хийдэг гих жишээгээр ийм орчнуудыг нь өөрчлөөд нөгөө хүнтэй ярилцлага хийж агаад тэгээ шийдвэр гаргадаг тийм практик байт юм бэл. За MCS Group-ийн хувьд бол бид нар нэг эхний ярилцлага бол нэг 20-30 минут хагас цаг хийгээд за дараагийн буюу нөгөө шийдвэр гаргах дэлгэрэнгүй ярилцлага нэг цаг орчим хийдэг. За энэ цаг орчим ярилцж байхдаа бол нөгөө хүний маань одоо яг мэрэгжлийн бэлтгэл нь одоо юу юм бэ? Өөрөө ер нь цаашид те яг энэ мэрэгчлэр ажиллах тууштай сонирхол нь байна уу үгүй юу? Өмнө нь одоо ажиллаж исэн бол хаана ажиллаж исэн юм бэ гэсэн ийм мэдээллүүдийг авдаг ийм ярилцлага байдаг. Зарим нэгэн мэрэгжлийн тийм нарийн шалгуур тавьдаг ажлын байран дээр бол нэмэлт даалгавар өгч болдог. За одоо судалгаа шинжилгээний ажилтан байлаа гэхэд бол сайн байцгаана уу? Судалгаа шинжилгээний ажилтан байлаа гэхэд одоо судалгаа хийгээд ирээ гэхээр богино хугацаанд хэр зэрэг нөгөө шинжилгээний аргуудыг эзэмшиж чадсан байна, онлайн хувьд ямар юм байна, практикийн хувьд ямар юм байна гэдгийг шалгаад авчдаг. Ингээд эцсийн шийдвэрийг болвол түрүүн захирал танилцуулгатай яг намайг нөгөө шийдвэр гаргадаг гэж танилцуулчлаа. Шийдвэр гаргахтанд оролцсон. Түүнээс би даад шийдвэр гаргахгүй. MCS Group-ийн компаниудын хувьд бол бас нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг дан ганцаараа менежер юм уу, дан ганцаараа хүний нөөцийн ажилтан шийдвэр гаргадаггүй. Зөвшөлддөг. Тэ? Яг нөгөө чиг үүргийн тэр одоо шууд удирдлага нь бол нөгөө ажилтныхаа мэрэгжлийн хувьд бол яг тэр гүйцэтгэх хийх гэж байгаа ажилдаа ер нь хэр тэнцэлтэй юм бэ гэсэн дүгнэлтээ өгдөг. За хүний нөөцийн ажилтнуудын хувьд бол манай нийт байгууллагын соёлд энэ хүн ер нь хэр нийцтэй юм бэ? Өөрөө ер нь ажиллах хүсэл сонирхол нь одоо бидний хүсэл сонирхолтой нэг зүгт байж чадчихэв үгүй гэдгийг л илүү хардаг. Тэгээд хоёулаа зөвшөлдөж байгаад дундаасаа нэг шийдвэр гаргадаг гэсэн үг байна. Илүү нөгөө ардчилсан байдлаар. Тэгэхээр ойлгомжтой байна тий. Тэгээд нөгөө ярилцлаган дээр яг хэвтэ хүмүүс алдаа гаргалаа гэж бодоод идэг л да. Яг ярилцлаган дээр одоо илт гаргадаг алдаа гэх юм бол ярилцлагынхаа цагаас хоцордог. Тэ? За ярилцлаганд орох гэж ирэхдээ хинтээ ярилцах гэж байгаа юм. Яах гэж байгаа юм нөгөө ярилцлагынхаа зорилгыг өөрөө сайн бодоогүй ирдэг. Одоо өөрөөр хэлбэл зүгээр нэг гудамжинд явж байгаа л за ийш нэг ороод гардыг юм уу гэд нэг зүгээр нэг сэлгүүцэж байгаа юм шиг тий. Тэгэхээр чин тэр хүн чинь өөрөө чин цаашид ямар дүгнэлт өгөх гэхээр
За тэгвэл ажилд орсныхоо дараа нэг өөрөө даалгавар ч юм уу хамтраад нэг ажил хийх болсон чинь нөгөө хүн чинь нөгөөдгөө мартчихсан өөр юм хийгээ явж ивэл одоо хамтарч ажиллахад төвхтэй болно шүү дээ. Тэгэхээр ийм мэтийн ийм алдаанууд бол бас гарахгүй байвал зүгээр. Ярьцлаганд орохдоо цагаасаа нэг 5-10 минутын өмнө ирээд тайвшраад суувал зүгээр. Нэг 5 минутын өмнө 10 минутын өмнө ирчих штэ. За таныг одоо 14 цаг 30 минутанд ирээрэй гэсэн бол та нэг 10 минутын өмнө ирчих. Тэгээд нэг тайвшраад те гэрээс арай жоохон төрүүлээд гарчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нөгөө тайвшаад сууна гэхэр чин зэрэг нөгөө өөрийнхөө бодлыг зэгцэлнэ гэсэн үг шүү дээ. Сандрахгүй. Ярилцлаган дээр гардаг алдаа юу гэдэг вэ гэхээр нөгөө төсөөллөө ярьдаг. Би одоо ийм сайн оюутан болох гэж ийсэн. Эсвэл одоо би танаа ийм том ийм сайхан сайн ажилтан болноо гэж нөгөө хүсээд байгаа тэр одоо төсөөлөд байгаа юмаа яриад байдаг байхгүй юу? Ажил олгогч компани бол нөгөө хүний чинь та юу хүсээд байгаагаа биш, та юу хийж чадсан бэ гэдгийг чинь л илүү үнэлнэ шүү дээ. Маш гоё ярьдаг мөртлөө нөгөө түрүүний миний хэлсэн нөгөө зорилгодоо хүрэх нэг ч алхам хийгээгүй байгаа хүн бол хичнээн гоё уран үгээр яриад, хичнээн гоё жишээ татаад ч юм уу ингээд үтэмгүүл гэсэн үг байхгүй. Гол нь яг ажил хийдгэл хүн хэрэгтэй байхгүй. Ярьдаг биш. Гол алдаа нь яг тэрэн дээр гарах гад байдаг. За тэгээд албан ёсны уулзалт шүү дээ, тэ? Албан ёсны уулзалт юм чинь одоо өөртөө бас бодоод заавал одоо костюм өмсөөд заавал одоо ингээд бүр одоо яадгийн их тийм гоёод ирэх албагүй. Зүгээр ингийн. Гэтэ албан ёсны. Өөрөөр хэлбэл биеийн тамирын хувцас өмсөхгүй байх нь байна. Гоёлын даашин зөмсөхгүй байх нь байна, тий? Компани дээр одоо ингээд төгсөөд ингээд альж компани дээр та хэд ярилцлаганд орно шүү дээ, тий? Тэгэхээр чин зэрэг тэр ажилд орох тэр үйл явцад бол хоёр тал эргэтгэж оролцдог байхгүй юу? Нэг талаас компани ажилтнаа сонгон шалгаруулж авч гин, тий? Нөгөө талаас нөгөө би хаана ажиллах вэ гэдгийг нөгөө ажил хайж байгаа хүн чинь нөгөө компаниа сонгож байгаа байхгүй юу? Та нар ингээд ажилд орохлоо чинь бүх компаниуд зэрэг ингээд CV ч юм анкет бүглэхгүй шүү дээ, тий. За эхлээд энэ бүглэн, 3 4 ч юм уу за нэг 5 компани сонгож байгаа шүү дээ. Тэр чинь эн чинь та нарын сонголт байгаа байхгүй юу? Тэр компанид ярилцлаганд ирээд ингээд ярилцлаганд ороороо гэж дуудсан байгаа бол ядаж энэ компани чинь юу хийдгийг хизээ байгуулагдсан. Ер нь үйл ажиллагааныхын цар хүрээ нь ямар юм? Яагаад би энэ компанид орохыг хүсээд байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй гэсэн. Тэгээ судлаад ирэх юм бол энэ бол та тэр компаниг магтаа танаас та мундаг гэснээр бол та үнэлгээ аавна гэсэн үг биш л дээ. Зүгээр хэрвээ урьдчилаад ингээд судлаад ирэх юм бол хүний нөөцийн ажилтан тантай ярилцлага хийж байгаа хүн таныг аль талаасаа дүгнэх вэ гэхээр за урьдчилж төлөвлөдөм байна. Судлаад баримттайгаар шийдвэр гаргадаг хүн байна гэдгээр нь л үнэлнэ гэсэн үг. Би микрофон барьсан чинь. За, өөр асуух зүйл байна уу? Манай нөгөө вебсайт руу ороод үзэх юм бол MCS Group-тэй вебсайт руу ороод үзэх юм бол internship гэдэг бүр тусгай хэсэг байна. Internship хийх нь хоёр нөхцөл тавьдаг. За тэр нь юу вэ гэхээр зэрэг манай дээр дадлаг хийж байгаа оюутан болвол MCS Group-ийн ирээдүйн ажилтан гэдэг үднээс бид нар одоо бас тодорхой шаардлагууд тавьдаг. За нэгдүгээр юу вэ гэхээр зэрэг сурлагын голч 3 болон түүнээс дээш. Яагаад тэр өөрөлдвөл нөгөө сурлагын дүн чинь нөгөө оюутны маань ажлын гүйцэтгэл гэсэн үг шүү дээ, тий. За хоёр дахь нь бол нөгөө сая миний танилцуулсан асуудал шийдэх чадварын тест гэж байна, тий. Энэ тестийг өгсөн байна. Тэгээд тестэнд ороод тестэндээ тэнцсэн тохиолдолд сурлагын голч 3 болон түүнээс дээш байгаа тохиолдолд ярилцлаганд ороод тэгээд дадлагт гарч болно. Энэ бол нээлттэй. Танилцах дадлага бол манай дээр хийдэг өндөө танилцах дадлага
чинь өөрөө яг үндсэндээ бол одоо бизнесийн байгууллага шүү дээ. Бид нар бол тий одоо компани зүгээс бол танилцах дадлага одоо оюутандааж тэр за одоо юу гэдгийг бизнесийн нөгөө компанидааж тэр үр өгөөж бол төдийлөн өндөр гэж бол харагдахгүй л байгаа л да. Танилцсан гэдэг чинь үндсэндээ л зүгээр нэг ингээд одоо бол вебсайтууд байна тий. Одоо компани танилцуулгууд ил тод тавигддаг болцсон байна. Энийг бол судлаад өөрсдөө бие дагаад судлахад бол нэг асуудалгүй л гэж бодож байна л да. Үйлдвэрлэлийн буюу илүү төр чинь нөгөө урт хугацааны дадлага бол яг нөгөө ажлын байр дээрээ гараад яг нөгөө ажлын байр дээрээ ажиллаад өөрөө нөгөө ажилтаагаа танилцдаг учраас арай илүү үр дүнтэй. Манай сая тэтгэлэг хөтөлбөр зарласан тэр нь бүтгүүлсэн хүн байна уу? Тэтгэлэгт хөтөлбөр Монгол улсын бүх ихтэй сургуулиудын оюутнууд төгсөх болон төгсгийн өмнөх курсын бүх оюутан оролцох эрхтэй гэд бид нар зараа вебсайтаараа фейсбүүкээр зараа сонингоор зараа явуулсан байгаа шүү. Танилцж үзсэн үү? Оролцсон уу? Яагаад оролцоогүй вэ? Шалгуур бол нөгөө голч 3-аас дээш гэсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг голч чинь хөрөхгүй байсан гэж ойлгож болох уу? Уга голчтой болж шүү дээ. Ерөнхийдөө бол нөгөө төгсөх курсын оюутан гэсэн шүү дээ. Тийм. Төгсөх бол төгсөх өмнөх. Өөрөөр 4 жилээр төгсдөг сургуулиуд бол яг 3 болон 4-р курс тийм. За зарим сургуулиуд 5 жилээр төгсдөг шүү дээ, тийм үү? Тэгэхээр зэрэг 5 болон 4-р курсаар өгдөг гэсэн үг байхгүй юу? Хоёрдугаар курслэр жил болгон явагддаг. Уг жил манай тэтгэлэг хөтөлбөр байгаа. Энэ жил манайх 10 дахь жилдээ зохион байгуулсан. За нийтдээ 600 гаруй оюутан одоо нөгөө тэтгэлэгт хамрагдах хүсэлтэд ирүүлсэн. За тэндээс нөгөө асуудал шийдэх чадварын тест гэд эхний шалгаруултаараа тэр чинь юу лээ 500 гаруй оюутан яг оролцсон. Өөрөөр хэлбэл нөгөө болцол хангаад гэсэн үг шүү дээ. Эхний болцлоо 3 болон түүнээс дээш голч оноотой гэдгээрээ тэрнээсээ хамгийн өндөр оноо авсан. Тэр асуудал шийдэх чадварын тест гэж байгаа шүү дээ. Тэрэн дээрээ хамгийн өндөр оноо авсан 200-аад оюутан 2 дахь болон нөгөө бүлгээр ажиллах тасгал гэсэн 2 дахь шатны шалгаруултанд ороод 100 орчим оюутан 3 дахь шалгаруултанд ярилцлаганд ороод тэгээд 30 оюутан тэтгэлэг аваад 3 одоо төгсөх курсын 3 оюутан ажлын байрны урилга авсан. Тэрний дараагаар бас яг манай Ананго компани дээр яг төгсөх курсын оюутнуудаа тэнд яг өсөлтөө өгсөн байсан оюутнуудаас уулзаад бас нэг оюутан бас ажлын урилга авсан. Тэгэхээр үндсэндээ 34 оюутан ингээд ажилдаа болчихж байна гэсэн үг байхгүй. Энд чинь өөр айгүй юм том боломж шүү дээ. Тэр гих мэтийн ийм маш олон газрууд, компаниуд тийм ингээд тэтгэлэг зарлаад явж байгаа гэдэг чинь оюутан залуусаагаа дэмжих зорилгоор шүү дээ. Манайх бол нөгөө сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэлэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө сургалтын төлбөрийг бол аав ээж юм ах トゥ нар энэ төр ингээд өгчдөг штэ тий. Тэгэхэд чи нэг айтайхан ном авчи, найзуудтайгаа нэг сайхан очиод амарчи гэдэг ч юм уу тий. Нэг сар тутамдаа бас нэг хэрэгцээтэй байдаг тий. Тэгэхээр зэрэг нөгөө сарын 100 мянган төгрөгийн тэтгэлэг болгодог ийм уламжлалтай. За жил болгоны нэг 2 сарын орчим 2 дугаар сард зарлагдаад 3 сар 4 сард явагдаад өнгөрдөг ийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр энэ жил одоо яадгийн 3 юм уу 2 дугаар курсын оюутнууд байгаа бол дараа жил бас хүсэлтээ гаргаад хамрагдаж болно гэсэн үг. Мэргэжлийн сургууль гэдэг чи яг мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвүүдээ нэрлэж гэнэ үү? Мэргэжлийн сургууль гэдэг юуг нь хэлж байна? Тэр чинь нөгөө дээд боловсролтой нөгөө бакалаврын ангид сурж байгаа оюутнуудад хамрагдана. За өөр асуух зүйл байна уу? Энэ нөгөө камер ажиллаад бичлэг хийгээд байгаа болохоор ингээд ие бариад юм асуухгүй. Түр зур удаач юм уу? Ой сурсан байна та.
ажлын ажил хүмүүсээ лаавын юу таах. Чи ажлынхаа байрыг шахаад баггүй юу? За ажилд орох гэж байгаа тэгэхээр ажлын байрууд чинь өөрөө нөгөө гүйцэтгэж байгаа ажил бүр хийж байгаа ажлаас шалтгаалаад нэлээд юм олон ийм зэрэглэлтэй байдаг байхгүй юу? За жишээлбэл одоо хамгийн энгийн зүгээр нэг гүйцэтгэх ажлууд байж болно. За одоо манай дээр одоо галч гэдэг ажлыг болвол яасан насанд хүрсэн заавал боловсрал шаардаад байхгүй хүн бол хийж болохоор шүү дээ. За үйлчлэгч бол бас адилхан тийм үү? Эрүүл мэндийн хувьд бол шалгуурт нь одоо тэнцсэн. Ямар нэгэн одоо архаг хууч өвчнгүү. Тэгээд нөгөө үйлчлэгээ хийх буюу тэр одоо арчих цэвэрлэх тэр ажлыг хийгээд явах чадвартай хүмүүс байх нь. За мэрэгжилтэй тусгай тийм мэрэгжил шаардах тийм бас ажлын байрууд байх уу? Байна шүү дээ. Шинэ жолооч, цахилгаанчин, хүнд даацын машин механизмын операторууд тийм үү? Тэд нар бол яах вэ? Ойдлчин, слесэр гэдэгтэй яг адилхан шүү дээ, тий? Яг нөгөө мэрэгжлийн бэлтгэл шаарддаг. Ийм ажлын байрууд байна шүү дээ. Нярав. Зарим нэгэн ажлын байрууд бол яг уу дээд боловсралтай байна. Нэгтлэн бодогч, инженер, одоо маркетингийн мэрэгжилтэн, судалгааны ажилтан, хүний нөөцийн ажилтан. Яг тэр чинь яг програмынхаа аль зэрэгт тийм үү? Аль хэсэгт нь орж байгаагаасаа бас шалтгаална шүү дээ. Дээд боловсралтай заавал одоо тийм программист хийх ёстой ажлууд ажлын байрууд бол байгаа. Туслах үүрэгтэйгээр нэг одоо ингээд нэг програм ч юм уу нэг төсөл явлаа гэхэд чинь олон хүмүүс тэрэнд оролцож байгаа шүү дээ. Түүнээс ш программист болгоно л өөрийнхөө програмыг бичиж яваад байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр тэрэн дээрээ тэрнээсээ шалтгаалаад байж болно гэсэн үг. Яг нөгөө тухайн ажлын байран дээрээ тавигдаж байгаа шаардлагаас л хамаарна. Тийм зүйл болоо заавал бакалавр шаардлагатай. Бакалавр гэдэг бол Монгол улсын дээд боловсролын тухай хуулиндаа л захирагдсан шүү дээ. Бид нар зарим нэгэн ажлын байрыг бол энэ дээр бол дээд боловсролтой хүн тийм ээ ажилнаа гэж заасан байгаа чинь Монгол улсын дээд боловсролын тухай хуулийнхаа дагуу нөгөө кредит нь хэдүү 120-оос дээш байдаг. Өдрийн ангийг төгссөн, магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль төгссөн гэдэг ингээд тодорхой заалтуудаагаа л дагна гэсэн үг байхгүй юу? Хуулийнхаа л хүрээнд явна. Олон улсын том сертификат чинь нэмэлтээр орно шүү дээ. Ажлынхаа байрны шалтгаална. Тэр нөгөө олон улсын тэр сертификат чинь тусгай нарийн мэрэгшсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэр мэрэгчлийнхаа дагуу бол ажиллаж болно шүү дээ. Нөгөө өөр бусад нөгөө ерөнхийн нөгөө шаардлага тавьж байгаа дээд боловсралтай гэдэг дээр бол хөрвж ажиллахад жоохон төвөгтэй л гэсэн үг байна. За өөр асуух зүйл байна уу? Ажилтны хэрэгцээ хэрэг байдаг. Ерөөсөө альч компани байсан гэсэн хүний нөөцийн буюу ажилтны эжэстэй шинэ ажилтны хэрэгцээ бол нөгөө бизнесийнхаа цар хүрээ улс орны эдийн засгийн байдал одоо дэлхийд дахны бас нөгөө эдийн засгийн байдалтай холбоотой шууд холбоотой. За одоо хямралын үед бол яг уу маш олон компаниуд 2008 онд чинь одоо гадна дотноггүй тий маш олон компаниуд яасан ажлын байруудад цомготоход үйл ажиллагаа явуулж чадахгүй хүргэжсэн шүү дээ. За харьцангуй Монгол улсын хувьд бол байдал бол арай хөнгөн өнгөрсөн. 2009 он, 10 он, 11, 12 онд бол бид нар маш сайн хөгжлөө шүү дээ. Компаниуд бол байгууллагдлаа, цоо шинээр ажлын байрууд бол нэлээд хийж явлаа. Тэгэхээр зэрэг ерөөсөө нөгөө эдийн засгтайгаа шууд уялдаатай байдаг. Нөгөө компани маань өөрөө амьдралынхаа ямар мөчлөгдөр явж байгаа гэдгээс ахуулаад дөнгөж байгуулагдаад за нэг төсөл хэлбэрээр ингэж явж байхад нэг цөөн тооны хүмүүс ингэж яг уу явж хагаад үйл ажиллагаагаа зах зээлээ нэлээ ингэж өргөсөд ирэхэд бол маш олноор нь хүмүүс орж авч татах нь шүү дээ тийм үү. За одоо манай Univision компани шүү дээ 2011 онд байгуулагдсан.
Тэгээ яасан 2012 онд бол эрчимтэй хөгжлөө шүү дээ. Монгол улсыг бол үндсэндээ Улаанбаатар хотыг хүрээнд бол нэлээд сүлжээгээ бол ингэж бүрхэж өгсөн байгаа. Тэгэхээр Univision бол Univision компани бол өнгөрсөн жилд бол 300-аад ажилтан авч өөрөөр хэлбэл 300-аад шинэ ажлын байр бий болгосон байхгүй. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа яг нөгөө амьдралынхаа тогтвортой мөчлөгт орсон компаниудын хувьд бол тэр нь яг нөгөө ажлаас гарч байгаа янз бүрийн шалтгаан байгаа. За тэр дотроо бол хүн гадаадд суралцахаар явж болдог. За эсвэл одоо яг хөдөө орон нутагт ч юм уу гадаадд шилжин суурьшиж амьдрахаар болдог. За жам ёсороо яг одоо залуучууд юм чинь гэр бүл болно, үр хүүхэд гаргана тий. Тэгэхээр зэрэг жирэмсний амарчсны амралт авна, хүүхд тасрах чөлөө авна гэх мэтэр яг нөгөө хүмүүсийн чинь оронд хүн авах шаардлага бол гарч идэг байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө байнгын юм доктортой явж идэг юм процесс. За MCS Group болвол нийтдээ Energy Resource компанитай хэрвээ ингээд уг нь MMC шүү дээ тий. Яг Energy Resource гэдэг чинь одоо манай группийн нэг компани шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулалттай компани баггүй тийм. Тэгэхээр зэрэг охин компани бол биш. Хамтарч ажилладаг. За MCS Group бол Energy Resource бол хөрөнгө оруулагч гэсэн үг шүү дээ тий. За энэ компани маань бол тийм хувьцаа эзэмшигч компани гэсэн үг шүү дээ. Ингээд үзэх юм бол нийтдээ нэг ойролцоогоор 800 гаруй ажилтнтай гэсэн үг. 8,000 гаруй. Тэ, Unitel Group-ийн. Тэгнэ. Гэтэ Energy Resource ч юм бол тусдаа шүү дээ. Тийм. Энэ жил төгсөж байгаа хүмүүс ингээд MCS очиод хөдөлгөөлөлт ажил гойрлол шүү дээ тийм ээ. Саналаа ингээд байгаа. Тэр дундаас одоо зарим нэг нь ингээд хувийн байдлаар тухайн үедээ тэр ярилцлагандаа ч гэдэг юм уу орж чадаагүй гэх юм уу эсвэл тэр нөгөө тестэндээ буруу оноо авахд нэг тийм шалтгаан гаргасан тохиолдолд дараа нь дахиад ингээд дахиж хандах боломж байдаг юм. Дахиж хандах боломж зэд байгаа. Тийм ээ. Тэгэхээр сайн нөгөө орж чадаагүй хувийн шалтгаан гэж юм л да. Энэ бол хувийн шалтгаан биш л дээ. Энд чинь сонгон шалгаруулах үйл явц бол бүгдэнд нь эргэтгэж нээлттэй явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар ажилтан сонгон шалгаруулж авч байгаа болохоор тэр хүнд хувийн юм уу одоо тийм алтан бус шаардлага бол огт тавихгүй. Тавьдагчгүй. Та тестэндээ тэнцсэн байх ёстой. Тэр тест бол манай вебсайтн дээр тэр тестийн үлгэрчилсэн загвар бол манай вебсайтн дээр нээлттэй байгаа. Та зүгээр тэр тестээ бөглөөд ирэхдээ одоо яг эн чинь яг тэр тестийг өгөхдөө бол манай дээр очиод өөрөө ирээд цаасаар бөглөөд ингээд тэр тесттэй өгдөг байхгүй юу. Тэгвэл тэр тестэнд орохдоо танд 2 өдрийн өмнө гэж байгаа. Яагаад 2 өдрийн өмнө вэ гэхээр та 2 өдөр тэр тестээ вебсайтн дээр ороод үзээд те магадгүй хэвлээд авсан ч болно. Өөрийгөө бэлдэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг тэрнтэй ижил төстөө тестээ ирээд цаасаар өгөөд тэгээд одоо босоо оноогоо давах юм бол дараагийнхаа шатанд орно. За дараагийн шатанд ороод ярилцлаганд ороход бол одоо хувийн үзэмжээр үнэлэхгүй. Бид нар бол MCS Academy гэдэг манайх чинь дотроо бас тийм сургалтын академи те. За MCS Academy-д бол яаж ярилцлагыг зөв явуулах юм бэ? Яаж тэр ярилцлаганд орж байгаа хүнээ бид нар зөв дүгнэх вэ? Яаж бид нар тэр ярилцлага хийж байгаа хүн маань өөрийн хувийн субъектив үнэлгээ оруулахгүйгээр ерөнхий тэгш шударгаар одоо яаж үнэлдэг вэ гэсэн тийм сургалтай мэргэжлийн сургалт дотроо явуулдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэрнийхээ үнэлгээгээр гардаг учраас тийм хувийн шалтгаанаар тэнцээгүй гэдэгт бол арай ташаа ойлголт болох байх. Зүгээр яг ур чадвар нь тэ тэнцээгүй магадгүй сайн бэлтгэдэггүй байж болно. Тэглээ гэхэд ахиад бөглж болно шүү дээ. Харин тэр нөгөө тест байгаа шүү дээ. Асуудал шийдэх чадварын тестийг бол бид нэг хүнээс нэг удаа л авна. Яг тэр тест чинь ерөөсөө өөрөө л нөгөө ерөнхий л ур чадварын тест учраас одоо бид нар үсэг ч юм уу 2 дээр нэмэх нь 2-ыг бол жил болгоо ингээд шалгалт аваад жил болгоом заалгаад идэггүй шүү дээ. Энд чинь бол үндсэн суур байдаг тий. Тэгэхээр манай нөгөө тэр шалгалт чинь өөрөө яг тийм ерөнхий л ур чадварын шалгалт учраас тийг заавал аваад авах шаардлага байхгүй. Нэг л удаа сайн бэлдээл өгсөн байхад та дараагийн удаа анкетаа бөглөөд ахиад та хүсэлтээ гаргалаа гэхэд тэр шалгалтыг ахиад өгөхгүй.
Тэгээд тэр шалгалтын үед хэлсэн нь дараа нь ялсан болсон. Юу одоо дахиад яг тэр шалгалтын тэр шалгалтын үг шаардлагагүй. Тийм нөгөө мэрэгжлийнхаа шалгууруудыг өгөөд одоо яг нарийн мэрэгжлийн шалгалт байх юм бол шаардлагатай зарим одоо ажлын байрууд байгаа шүү дээ тий. Нарийн мэрэгжлийнхаа шалгалтыг өгөөд ярилцлаганд ороод тэгээ шийдвэр гаргаа явна гэсэн үг байна. Манай вебсайтн дээр бол яг нөгөө нээлттэй байгаа ажлын байр гэдэг бол ерөөсөө 2-7 хоног тутамдаа заавал шинжилгээтэй явж идэг. Манайхан ингээд нээлттэй ажлын байрныхаа зараг тэдэн сарын тэдэн хүртэл авнаа гэд тавьсан байгаа. Ер нь их их компаниуд тэгдэг болцсон байгаа шүү дээ. Сайн судлаад ороод үзэх юм бол халагдвал тэр чинь бол компани дээр чи бол нөгөө нууц хадгалах тухай гэрээний тухай яриад ах шиг байна л да. Тэгэхээр зэрэг байгууллагын нууцын тухай Монгол улсын хууль байгаа. За тэр ерөөсөө л үйл ажиллагаа бид нар дандаа л хуулийн хүрээнд явуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг өөрөө бизнесийнхаа тэр тогтвортой байдлыг хангах үүднээс компани өөрийнхөө тодорхой зарим нэг мэдээллүүдийг нууцлах эрхтэй шүү дээ. Тэгэхээр зарим нэгэн одоо ялангуяа тийм бизнесийн шууд технологи, нарийн мэрэгжлийг шууд одоо ингэж удирддаг тэр шийдвэр гаргалтанд оролцож явж идэг тийм позишнууд дээр бол компаниуд тийм гэрээ байгуулах тохиолдлууд байгаа. Гэтэ тэр нь бол зарим нь 1 жил байдаг, зарим нь 2 жил байдаг, зарим нь 3 байдаг, зарим нэгэн компаниуд дээр би Монголын бусад компаниудыг зарим нэгийг судалж үзчихсэн. Тэгэхэд бол 5 жилээр хүртэл байдгийн байлээ. Тэр нөгөө компани өөрөө яг тэрийг хэд гэж тохиролцож байна, яг тэрүүгээр л заагаад өгсөн байдаг гэсэн үг. Хүний нөөцийн ажил одоо жишээлбэл би болохоор хүний нөөцийн чиглэлээр ажилласан мэдлэгтэй байхгүй. Тэгэхээр би хамгийн түрүүнд одоо ажил хүний нөөцийн чиглэлээр ажиллах гэх юм бол хамгийн түрүүнд надад одоо мэдих чадварсыг хамгийн түрүүнд хийх юм байна. Монгол улсын хөдөлмөрийн хуулийг нэлээд сайн судална гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль гэдэг чинь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох харилцааг зохицуулж өгч идэг хамгийн тэргүүний эрх зүйн акт бичиг баримт багхгүй юу. Тэгэхээр Монгол улсын хуулийг ерөөсөө бүр ингээд нэггүй сайн судлаад тэрийг сайн мэддэг. Тэгээ тэрийг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдгээ мэддэг л байх хэрэгтэй. Хүний нөөцийн ажилтан бол. За тэгээд дараа нь яг нөгөө сонгон шалгаруулж яаж авдгийг, яаж бүрдүүлэлт хийдгийг гэсэн нөгөө мэрэгжлийн ур чадварууд л явна шүү дээ. Өөрөө би тэрийг суддаг гэж байгаа бол тэр ялангуяа хүний нөөцийн хувьд бол хүний нөөцийн ажилтнуудын хувьд бол одоо хүн байх, ёс зүйтэй байх гэдэг бол нэн тэрүүн тавьдаг шаардлага байхгүй юу? Аль ч компани хүний нөөцийн ажилтан гэдэг бол яг нөгөө тухайн хүний хувийн мэдээлэл болон цалин хөлс тийм үү? Бусад хүмүүсийн мэддгүү мэдээллийг өөрөө мэдчихэдэг учраас тэр нууцыг чандалж хадгалдаг тэр одоо ажилтнаа гэдэг тий ажил олгогчоо компани гэдэг тэр сэтгэлээр аль талд нь одоо ялагч гэсэн зарчмаар өөр хооронд нь гүүр сайн одоо холбогч хамтрагч ийм байх үүрэгтэй гэдгийг л аягүй сайн ойлгож авах хэрэгтэй л гэсэн. Тэр одоо танад бакалавр яг мэдлэг гэсэн магистр Тэгэхээр магистр сурах танаас нэг манай дээр одоо ажиллаж байгаа бакалавртаа ороод одоо нөгөө ажиллаад нэг 2 жил 3 жил болцоод тэгээ өөртөө гадагшаа яваад сургуулаа төгсөөд буцаад ирээд ажиллаж байгаа маш олон оюутан байгаа. Залуучууд байгаа. Энэ чинь угаасаа байдаг нийтлэл одоо тохиолдол юм чинь. Буцаж ирээд би МСС-тэй буцаад одоо ажилд орё. Би буцаад ажиллах сонирхолтой байна гэд тэгэд ороод ажиллаж байгаа залуучууд зөндөө байгаа. Бүгд одоо курс гэж юм уу те одоо курс төгсөн бол тодорхой түрнээс сайн тэгээд ирээдүйд одоо орох компанидаа одоо танад ингээд ярьсан байгаа ингээд өгөөд яг үнцэн ажилтаа гарч юм уу те ажиллахаа гэдэг ярьслах тэгээд дөгөө төгсөөд ингэж ажиллах тийм боломж байдаг уу? Яг л орох компаниуд тодорхой болгоч
чинь гэсэн үг шүү дээ. Тэгсэн шууд эмсэстэй чинь. Одоо тийм боломж байна. Тэр боломж бол ялангуяа намайг ч нэг жил болгон сая би хийсэн тэтгэлэг хөтөлбөр зарладаг гэд тэр тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан тэр тэтгэлэг хөтөлбөрийн ялангуяа сүүлийн нөгөө ярьсанд орох шатантаа үлдсэн оюутнуудаа бол үндсэндээ бидний хамгийн нэн тэргүүний нөөц гэсэн үг байхгүй юу? Тэд нар бол зарим нэг нь бол парт таймаар болон нөгөө цагийн ажиллаар ашаад эхэлсэн тийм оюутнууд байгаа. Өөрөөр хэлбэл одоо ядгийн те 7 хоногт 2 удаа ирээд 2 өдөр ажиллаад бусад цагт нь нөгөө сураад явцдаг. Тэгээд төгсгөлөөрөө зэрэг яг одоо үндсэн ажилтнаар болоод full time буюу 7 хоногийн 40 цагаар өдрийнхөө ажил 8 цагаар ажиллаад явцдаг тийм залуучууд байгаа. Боломжтой тийм практик бол манайд байгаа байхгүй тийм. Өнөөдрийнхөө уулзалтыг ингээд өндөрлөх үү. За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.